За энэ өдрийн мэд хүргэе. Тэгэхээр та бүхэн бас миний сүүлд оруулсан постыг харсан хүмүүс бас байгаа байх. Би тэр постн дээр баяртай YouTube-ийг би хийгээ зогсоолоо гэсэн байсан. Тэгээ би тэр посттой холбоотой мэдээллийг одоо ингээд аль биесээр ингээд видео хийгээд нийтэд нь яг юу болсон, яагаад гэж үчсэн, энэ YouTube сувд юу тохиолдох бахаа дэлгэнгүй бас тайлбарлая гэж бодлоо. За тэгэхээр та бүхэн бол бас зарим мэдж байгаа. Би одоо шинэ бизнес эхлүүлж байгаа. Ерөнхийдөө бол англи хэлний сургалтын төв байгуулах зорилготой одоо ингээд амарчсан танхимаа хичээлээ заах гэж бэлдэж байна. Дараагийн 7 хоногоос ерөнхийдөө бол хичээлүүд маань эхэлнэ. Шинэ нэгүүд эхэлнэ. Тэгээд ерөнхийдөө бол би яагаад тэр YouTube-тэй холбоотой зүйл дээр бичсэн тухайгаа ярих гэвэл мэдээж хэрэг шинэ бизнес гэхэд надад маркетинг ийм сувгууд бол надад маш хэрэгтэй байсан. Тэгэхээр би YouTube-ыг ашиглаад бас олон хүмүүст бизнесээ хүргэж маркетинг хийж олон хүмүүст бас сурталчлах зорилгоор бас ашиглах гэж нэлийн бас дотор оролдож гэдэг видеонууд бол хийж байсан. Тэгээд ерөнхийдөө нилээ бас хувьдаа бол нилээ хөдөлмөрлж ингээд цагаан гаргаад ингээд хийгээд байсан ч гэсэн ерөөсө хандлт авахгүй тэгээд амрахтай хүмүүс. Тэгээд ерөнхийдөө би бодож байгаа. За ер нь би ингээд сайн хийж чадахгүй зүйлээ ингээд хийн тийм ээ олон хүмүүсийн өмнө ингээд явахгүй видео ингээд хийсээр байгаад ингээд дуусах юм уу эсвэл зүгээр болоод шинэ юм хийх юм уу гэж бодож байгаа. За энэ болчих гэж ерөнхийдөө бодсон. Тэгээд ерөнхийдөө бүх юмудаа би устгаад ерөнхийдөө суугаа хаачих гэж бодож байсан ч гэсэн за тэгвэл би анханасаа тэгж болох байсан бол сүүлийн ингээд 2-3 жил яах гэж ингэж те 100 гаруй видеонуудыг тэгээд түрүү ярьж ирсэнчлэн ингээд болох юм бол яах гэж өдий болтол ингэж явсан юм. Тийм ээ ингэж явж байгаа тэгээд хэцүү юм болох юм бол болчихно гэж эсвэл яагаад бодсон юм гэж нэг өөртөө нэлээд ярилцж байгаа. Тэгээд ихэд би юу яагаад болохгүй байсан юун дээр алдсан гэдгийг нэлээд бас ухаж ихэд бодлоо л доо. Тэгээд энийгэд бол та бүхэн бас анзаарсан байх. Би нэлээд тийм зөрүүд гүжүүд ерөнхийдөө зантай заримдаа энэ миний амьдралд муугар нөлөөлжсэн, сайн нөлөөлжсэн олон үед байгаа. Гэхдээ тэгээд би энэ YouTube гэсэн платформыг энэ одоо орчныг өөрөө сайн ойлгохгүйгээр тийм ээ би ингээд хичээгээд ингээд видеонуудыг гаргаад ингээд тийм ээ байх юм бол би энэ дээр амжилттай байх юм байна гэж ихэд бодож байсан. Тэгээд миний бодсноор болоогүй болонгод би сэтгэлээр ихэд нэлийн унаж тийм ээ энэ YouTube-ийн карьерийн юм бол нэлийн тийм одоо гутралын үе ихэд бол явж өнгөрсөн. Тэгээд ихэд миний бас гаргасан шийдвэр бол за тэгвэл за нэгэн дугаасаа болиё гэж байгаа юм бол тий болохоос өмнө чи үнэхээр судлаад үз тий тэгээд үнэхээр өөрөө бүх чадлаараа ингээд нэг оролдоод үз тэгээд ч гэсэн болохгүй байх юм бол харамсах юмгүй чи үнийг ингээд ардаа орхиод ингээд би чадах бүх зүйлээ хийсэн ингээд тийм ээ Коби Брайантыг хэлдэг шиг тийм ээ би өөрийн чадах бүх зүйлээ ингээд ширээнээр үлдээгээд явсан гэдэг шиг тийм үгийг хэлж эцэст нь тийм ээ хэлж чаддаг байхын тулд би нэг ахин нэгэн бас chance өөрөөртөө олгохоор бас шийдлээ. Тэгэхээр одооноос бас видеонууд маань бол ерөнхийдөө тогтмол 7 хоногт 2-3 удаа орж байх болно. Тэгээ орохдоо би нэлээд судалж тийм ээ мөн чанарыг нь ч гэсэн мөн нэмэгдүүлж ажиллах болно. Гэхдээ мэдээж чанарыг нэмэгдүүлнэгээ би төгс юм хийх гэж бас чадахгүй байх. Одоо би ямар ч байсан одоо эхлүүлсэн бизнесээ босгоно, хажуугаар нь YouTube суугаач гэсэн би амилуулна гэсэн юм зорилготой ингээд явах гэж байна. За тэгээд та бүхэн бас надад итгээрэй гэж бас гомоор байна. Тэгээд
хамтдаа хөгжиж хамтдаа бас үжиё. Бай бай.